Харааны бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн дэд бүтэц манад тун хангалтгүй байдаг. Үүний тод жишээгээр цөөн тооны товруутай хөтөч зам тавьсан газар нь түр байгууламж болон шон хатгсан дууд дохой ганцхан байдаг зэрэг олон зүйлийг дурдж болно. Иргэн Ганзориг 2012 онд нүдний даралтай эмчилүүлэхээр мэс засалд ороод хараагаа бүрэн алджээ. Ингээд тэр тухайн үед хийжсэн ажлаасаа гарч 2 жилийн өмнөөс холбоонд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа юм а. Ганзориг Монгол 3 дугаар сургуулиас хараагүйчүүдийн үндэсний холбоо руу орох замд түүнд олон саад бэрхшээл тохиолддог байна. Ганзориг ахын хувьд өглөө орой олгоо ажил руугаа явахдаа энэ замаар явдаг. За манай нийслэлийн хэмжээнд 19-ийн хараагүйчдийн холбооны урдах замаас өөр газар дуут гэрлэн тохио байдгүй улмаас гарцаа гарахтаа заавал хүний тусламжтайгаар гарах шаардлагатай болж байгаа юм а. Ганзориг зам барьж тохижуулдаг хүмүүсээс тийм ч их зүйл хүсэхгүй байна. Хүчит зам байхгүй байлаа гэхэд ядаж эвдрэлгүй замтай байхыг тэрээр хүсэж байгаа юм а. Учир нь ард ирхийн автобусны буудал руу явах замд түүний явдаг зам хэрхэн эвдэрснийг та бүхэн харж байна. Бүрэн ухаад ингээд аваад хэдэн жил болж байгаа энэ зам. Тэгээ хараагүй нэг явахад маш их төвөгтэй. Тэгээ бүр баримжаа алдаад яалчгүй л одоо хүний нүдэнд бүр яалчгүй хөгжлийн бэрхшээлээ болж харагдаж байгаа. Хэрвээ нэг тактилын зам байгаад бүрэн бүтэн байвал би одоо бусдын тусламж өгөөгөр энэгээр ямар ч асуудалгүй зорчход бэлэн байгаа байхгүй. За Ганзоргийн цагаан тайг нь түүнийг нийгэмтэй холбож өгдөг биеийнх нь эргэтнээс ялгаагүй зүйлээ. За гэтэл соёлгүй жолооч нар түүнийг шүргээ зогсохгүй тайгийг нь олон удаа дайрч эвдэлж байжээ. За үүнээс гадна хараагүй иргэд нийгмийн амьдрал гарахад дараах бэрхшээлүүд тохиолдож байна. Хөч зам дээр нь одоо жишээлбэл барилга барьсан эсвэл тараншааны нөх таардаг ч юм уу тий. Явж байгаа тэр замд гинт дуусчдаг ч юм уу. Хаашаа ирэх нь мэддэхгүй гарц байгаа бол тэр гарцыг анхааруулах тэмдэглэлийн хийгээг өөрөөхөл стандартын дагуу тавихгүй юм асуудлууд байгаа. Тэгэд улаан гэрэл асаад дуут тохиод дохороход дуурч байхад одоо бид ингэ явхад бол машинууд одоо зогсохгүй ингээл явж явах жишээ нэг. За хөтөч товруутай замаар явж гингууд ингээд шон түүцгээд нэлээд саад бэрхшээл гарч ирж байна л да. Энэ тохиолдолд ямар хүндрэлтэй байдаг вэ? За энэ тэгээ түүцийг гэрлийн шонгоод тойроод явахаар бас нөгөө хөт замаа алга болгох, төв зам руу орох бас одоо төвөгтэй бас нэлээд эрсдэлтэй алхам бол ингээд орчдөг. Тэгээ энэ түүц болон босоод юм а энэ хөтөц замаас хол одоо ядаж нэг 20-30 см зайтай байвал бид бүхэнд зорчход бол явхад бол төвөггүй л байх юм да. За энэ онд 8 байршилд дуут тохио тавих бол эх хонд орон сууцны хороолол дундаа хуучны эвдрэлтэй олон жилийн насжилттай явган хүний замыг засаж хөтөч замтай болгохоор төлөвлөж байна. За бидний өнөөдөр явсан эвдрэлтэй замууд ч үүнд багтаж байгаа юм. Зарим номын сангийн автобусны буудлын эвдрэлтэй зам нь тэнд байгаа зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгээс шалтгаалжээ. Өөрчлөсөн бид нар хөдөлгөөний нэвтрүүлэхийн тулд авцсан бид нар чөлөөлж нэг бол нэмсэн байж байгаа. Тэгээд энэ түүц маань өөрөө нөхгүйгээс болоод одоо бид нар тэр орчин дээр одоо зөв очих ажил бол үлдсэн байж байгаа. Явгууны замыг жоохон засах нь үлдсэн байж байгаа. Тэгээ энийг бид нар холбогдох байгууллага дүүрэн өдөр нь бол мэдгдсэн байдаг. Тэгээ одоо болтол өнөөдөр хүртэл арга хэмжээг нь авч ийн гэсэн мэдээлэл бол ирсэн байж байгаа. Тэгээд аваад түүцээ нүлгсэн тохиолдолд бид нар тэрийг бол 2-3 цагийн дотор хийгээд дуусгах бүрэн боломжтой байж байгаа. За мөн эх сарын 1-ээс харааны бэрхшээлтэй иргэд цагаан таяга харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтэг газаргуудаа болох шаардлагыг замын хөдөлгөөний шинжилсэн дүрмд тусгасан. За үүний тулд иргэд таягныхаа гадуур гэрэлтэг наалтнаах, за эсвэл угийн ийм газаргуудаа таяг авах шаардлага тулгараад байгаа юм а. Иглийн мэдээ оюутан Батбаяг нар сурвалжлаа.